Тэнэг подкастын шинэ дугаар маань Devon брендийн бэлгэвчтэй хамтарч ажиллаж байгаа нэмгэн товруутай удаашруулагчтай гэх мэт маш олон төрлүүдээ сонголтоо хийх боломжтойгоос гадна бүх эмийн сангийн салбаруудаас болон номын сүлжээ дэлгүүрүүдийн салбаруудад худалдаалагдаж байгаа юм байна. Mini chess surrender, mini bass surrender, mini boje surrender, Бэна. За, гайгүй юу? Гайгүй ч юм уу, гайтай ч юм уу. Хэр шуухтанцсан байна би? Шуухтанцсан. Нэг шуухтнаагүй улаацсан л байсан да түрүү. Шуухтнах бол гайгүй л харагдчихэв. За, харин гайгүй байгаа дээр нэг юм подкаст бичихгүй бол магаас цагааш миний хоолыг яг новшуулах гэдэг асагдаад байгаа байхгүй. Харин яг тийхий юм шиг байна. Ер нь бол нүүрч яг нэг юм улааж ирээл нэг юм өвдгийн өмнөх нэг юм сонирн болдог та царай. Ааха. Яг тийм царайд болсон байна нэ. Сонирн болдог та гэж сонирн царайд болсон байх гэж хэлчихлээ гэж. Харин тийм ээ. Яг тэгээд амарч таарлаа, амарсан 7 хоногт өвдөж таарлаа гайхалтай. Гой. Тэгээд нэг бодлын амар юм шүү. Тэгэл амралтаа буцаагаад авчих юм шүү. Надад тамш юу нэ сая. Надад гэх тийм. Лала. Надад тааш тийм юу байхгүй юу? Одоо. Өвээгүү зан уу? Тийм өвээгүү зан эмчтэр очиад би мөвчлээ нэр жилээ. Амралтынхаа өдөр мөдрөөс хасуулаад их юу байхгүй шал тэнийг юм аа нэг бодлоо. Өвөөтэй зантаа байд сур. Харин тийм ээ. Хүүшээ тэгээд хараа цай майны хүн болчихжээ. Тэрийгээ би бүр нэрээ сүүлийн 2 хоног амар мэдэрч байна хараа. Өмнө нь болохоор зөв тийм ингээл өглөө басаад кофе мофе гоож муугаал. Ажил үйлчлэл дээр кофе мофе гоочвол нэг амьдрал эхэлж байгаа юм шиг тийм мэдэрч төрдөг байсан чи ингээд сүүлийн үед би тэгээд нэг кофего багасгах юу цайнаа эргэж орё гэж дод. За би цай май уугаадсан ахгүй юу? Тэгсэн чинь цай нэг л сэтгэл дүүргэж өгдөг заяа. Тэгсэн чинь өчтөр өөрөө би сүйтэй цай чансан юм шүү. Тийм ээ. Цай чи би яг тэгсэн шүү. Манай өөрөө өнгөрсөн жил үлдээж явсны Монгол цайны үлдэгдэл байна. Йоо нөгөөтгөө чанж манай сүүмүү дээр нь хийж мэйл та бараг самарч мамраад байгаа юм аа шин тэгэж өгснөө уусан чи бүр ингээд яг нэг юм сэтгэл амар дүүрсэн. Тэгээ би за ер нь сүйтэй цай юм болчих гэж бодлоо. Харин бүр яг тэгжээд тэ бүр нэг сайхан сүдэ цай чамж ургаад нэг сайхан хүслээ гаргах юм аа гэж бодож модоод харин амар тэнийг тэгдэг болцсон. Энэ нутгаас асан сэтгэл үү? Насных бас хаврынхаа. Ингөө наач зүгээр өвдснийхаа. Тийм болов. Мэдгүй ихтэй сүйтэй зэнийх гоо сэтгэл дүүргээд байна. Би яг хэвэн боо үдцсэн юм шиг. Нэг сайхан ууц огтлцсан юм шиг. Тийм нэг сайхан хугалсан толгой идсэн юм шиг. Нэг сайхан цавь хуссан юм шиг. Нэг сайхан баяртай цаа ууцсан юм шиг. Нэг сайхан битүүшүүл идсэн юм шиг. Нэг сайхан 104 замаас баруун 4 зам хүртэл алхацсан юм шиг. Нэг зайсан дээр очиод арилцсан юм шиг. Яа гайхалтай. Нутаг бол сүйтэй цай юм байна. Давстай Монголд. Яа хэцүү юм бэ одоо ингээд нэг жоохон л яхаараа нутаг усаа ярьдаг хүмүүс болчих гэж. Жоохон юм орохороо болохгүй гэж их бодсон юмсантай анх хэрэгтэй. Харин тий. Нутаг нугаа яриад байдаг ахигч нар шиг болохгүй гэж бодсон болдог юм байна. Тэг өмнө ингээд залуу малуу ярьж их яадаг байсан чи одоо нэг юм ярьдаг сэдвүүд айгу өөр болсон байхгүй 30 гарангууд. Ханд. Нэм нутгаа ярьж гин. Өвчи ярьж гин. Цага угаал гэртээ дэшиг гизаа тэрлэл ивчихээс өөр юу их. Болол одоо хавар мавар болж хоёлаа амьдралаа одоо бодъё. Хүүшээ гэж яг бодоод би бүр өчтөржөнгөө юу яалаа. Танилцахаар татаж авдсан билүү гэж би бодлоо. За. Тэгчихсэн залхуу. Тэг ингээм амар бодож байхгүй юу. Танилцахаар татаж аваа. Тэгээ тэрэн дээр чи ингээ текст бичнэ. Тэгээд зургнуудаа оруулна. Тэнгүүд ингээд сүулт авахсан зураг харсан чинь ерөөс ингээд бараг сүул зураг авахлаагүй байгаа байхгүй юу? Мэдгүй цагаан сараа нэг арай ч нэг дээлтэй зураг олж авахсан заяа. Тэг ерөөс ингээд зураг авахлаагүй бас амар удчих заяа. Яг нэг юм дейтинг аппд ингээд зориулсан тийм зураг байхгүй байгаа байхгүй юу? Тэнгүүдээ ингээд за одоо ингээд 7 хоногийн бараг 7 өдрөн завгүй ээжж тэр хүн зав гаргаад уулзаад юм яриад ёо за болигийн ингүүд шууд тэгээ тэр бодол ингээд за болигийн бодсон заа. Тэгээ ингээд байж байгаад ингээд кино мэн үү сая би нөгөө нэг юу үздэг аахгүй юу? Бридж чинь үздэг аахгүй юу? Тэгсэн чинь тэрийг үзэнгүүт ингээд дурламаар юм шиг гин санагдаад нэг юм гоё үнсэлцмээр ч юм шиг санагдаад
Тэгэнгүүт ингээ за нэр ингээсээ хүнтэй танилцсангүй за залхуу гэдэг. Ер нь бол нэг юм амир ядаргаатай энэ заяа сүүлийн 2 өдөр гэж тэг яаж яхад ингээ гадаа нар гараад юм гадаа гоё болсон чинь нэг юм мэдгүй нэг юм гоё догтломоор санагдаад тэгээд ах юм. Харин тийм хурдхан шиг заяа ямар ч юм нэг юм юу байхгүй. Ямар их шаардлагатай юм. Нэг тийм зовлон байхгүй ч хурдхан газ. За тэрийг хангасан байх хэрэгтэй гэсэн баах юм танаас. Үгүй угаасаа хоёулаа тийм билээ. Яалаа да 4-7 хоног шоудыг ярьдаг байхгүй бит хоёр. Тэр шоуд игээд бүр өдрөө 7 хоногийн өмнөөс ингээд календар дээрээ зоож магаад. Тэг харин тийм календар дээрээ зоож маа. Тэгснэ би 2 хоногийн өмнө ариуна найзаа юу яах юм бэ штэ нөгөө нэг хүмүүс ажил хаялт болох ч юм штэ метро дотроо ер нь бол жоох явах юм бэ гэдэг тэгэхгүй юу гэдгийг ингээд жоох ингээд юу яаж бичиж байгаа хгүй за найзаа ер нь бол хоёулын гарах барах бодлоо олж байгаа юм шүү гэж заяа нөхөө ухаад гэж ёо тэгээ угаасаа ажил хаялтч болсон тэгээд бит хоёр ч угаасаа гарахаас залхуурэ тэгээ за болио Нэт ч юм бол гарсан байдаг аа шүү. Гарчаа тавина гэдэг. Хамаараа гуйчаад байх шүү. Оо, тийм үү. Яг гарын гэсэн сэтгэл байвал метрогч гарах юм байлээ найзаа. Яг би тэг чамайг ядарсан юм байна да гэж бодоод би үлдээсэй чамайгаа. Тэгсэн би ядарсан. Чи хинтээ гарсан? Хэлэхгүй. Чи яг хинтээ гарсан байх уу? Ажи байж л да. Чи яг намайг яг хинтээ гарсан байх уу гэж. Энэ жилийн хоёулынхаа зорилготой юу үздэй? Dating app-аар хүнтэй танилцъя биш. Event очиж ингэж нүрээ харилцаж ингэж танилцсан энэ гэдэг зорилго тавьчаад байгаа биш юм шүү. Тэгсэн. Үгүй тэгээд хаан танилцах вэ гэх ингэ бодно штэ тийм. Тэнгүүд ингээд нэг юм танилцах газар айгу цөөхөн заяа. За. Одоо ингээд жишээлбэл 24 цагийн ингээд ер нь бол 10 цагийг бараг ажил дээр өнгөрүүлж ин заяа. Тэгээ 8 цагийг ундчихин заяа. Тэгэхээр чи нөгөө нэг 18 цагийн 24-өөс 18-аас хэд үлдэх вэ? 6 үлдэн дээ. Тэнгүүтээр 6 цагийн чи ингээд нэг юм 2 цаг юм жимд явж байгаа заяа. Тэнгүүтээ нэг цаг нь ингээд нэг юм дэлгүүр мэлгүүр орж байгаа. Тэгэл бус үйдэн гэртээ байгаа хгүй. Тэнгүүд ажил дээрээ хинтээ танилцуулахыг гэхээр манай ажил дээр ирдэг хүмүүс гаднаас ирдэг хүмүүс бол заяа. Нэг бол цагдаа. Нэг бол төргөн тусламжийн эмч залуу. Тэгэл болоо заяа. Эсвэл нөгөө нэг юм хулган нөгөө юм амтан одоо нөгөө нэг юм ямар амтан гэдэг лээ жижиг юм амтан шавж устгахч гээд хэдэн залуучууд ирэн заяа. Тэгэл болоо. Тэнгүүтээ орон дотор гэртээ намайг унтчих угаас хин ирж танилцсан. Хүү яана. Би чи нэг юм муухай царайтай юм байгаа шүү дээ. Үгүй шүү дээ манай. Хөөхнүүчийг үгүй найзаа мэдгүй энэ хөөхнүүчийг ингээд юм хөөхнүүчин тийм дээр ямар гоё байдаг гэж бодно. Ёо ингээд мөрөө бодцсон ерөөс хөлс нь гардггүй заяа. Миний хөлс яагаад ч тэгээ гараад идэв өөх ихтэй болохоор хөлс нь тэгээ цоод идэв юм бөө мэд. Хөөе хөөс гарч сайн гэсэн. Оо тийм за тэнд харсан намайг хүн бол угаас танилцахгүй заяа. Тэгээ дэлгүүрт ингээд манай гэрээ ойролцоо ингээд энэ дандаа нэг юм гэр бүлэрээ байдаг хүмүүс болохоор дандаа ихнэр хүүхдтэй юм хүүхдийн тэрэг төрсөн хүмүүс л дэлгүүрсдэг заяа. Тэгээ ингээд миний ер нь бол танилцах боломж одоо ер нь метронд л бай. Ямар хэцүү бэ те. Эсвэл зүгээр гадаа ингээд сууж идэх юм уу ингээд зүгээр нэг юм гоё талбай голд ингээд гэсэн. Тэшээ биш нормал харж март сууж идэх хүмүүс өөртөө ирд юм болоо. Үгүй тийхгүй бах уу. Тэгээд мэдгүй Германд ч нэг юм ингээд ирж мэрээд ярихлаар одоо жоохон гайгүй болоод байгаа юм шиг байна. Нэг хэсэг ингээд баг эмэгтэй хүн өксөг байх ч хурж ирж ярьлаа баг ингээд нөгөө нэг бэлгийн дарамт марам болж болохгүй. Тэгээд хүмүүс ер нь жоохон тиймэрхүү юмнаас айцтай байсан да эрэгтэйчүүд. Одоо тэгээ жоохон гайгүй болж байгаа гэсэн нөгөө сошиал медиагаар хүн болгон за ер нь ингэж юугаар танилцдаг апмапаар танилцгаа болоо жоохон амьдрал дээр танилцсан офлайн интернетэр гээд тэгээ жоохон би нэгэ хардаг болж байгаа мэн гэж бодсон. Би тэгээд ер нь бол метронд аягүй их нүдэ нээж явж байгаа. Хүүе чи тэр нөгөө найз яасан бэ? Тэр залуу яах вэ? Манай юу гэсүгийн чи хүлээлгийн өрөөнд дээр ярьсан нөгөө нэг найз талцчлаа гэдэг залууч. Тэрийг харах юу хүлээлгийн өөний хэдөөрөөнийхөө нэрийг. Тэнийг подкаст нэр ярина гэж дуусаагүй. Юу хаасан та хоёр битсэн үү тэгээд? Бид хоёр тэгээд нэг хальт битсэн. Тэгэл нэг юм зүгээр яг найзуучиг бичэл тэгэл дууссан. Ер нь бол уулзч молзаг байгаа. Тэгээ уулзаад ямар ах юм байгаа юм бөө мэдгүй. Миний хувьд тэгэл дууссан шүү дээ ер нь бол. Тэгээд мартцсан байлээ. Бараг найзаагаа үнсэн гэдгээ ч гэж. Дараа уулзаад мэдгүй уулзаад ямар ах юм байгаа юм бол одоогор сайн мэдгүй байна. Бичгтээ бол зүгээр л бичсэн. Ойр зургийн бичэл тэгэл өнгөрсөн. Тэрнээс ч нэг юм яг хоёлаа хизээ уулзах гэж нэг юм болцооны өнгө айстаа бол ерөөсө бичээгүй. Тэгээ угаасаа би салхтаа одоо энийг ингээ хоёлаа мартын шүү зартын шүү гэд олон юмээрээ салсан юм чи. Мартын хайрт мэн. Яг тэгсэн. Тэгээ эрэгтэй хүмүүс чинь нэг юм эмэгтэй хүний нэг
Мартишо хоёлаа гэсэн юусоо ингээд яг юм их шууд тэрнгээр нь хүлээгээд авчт юм байлээ шүү дээ. За энэ одоо найз маань юусоо энийг юусоо дахиж сөхмөөргүй байгаа юм. За энэний тухай юусоо яриха болоо ингээд хүлээд авчдаг заяа. Тэнгүүд эмэгтэй хүн чинь ингээд хоёлаа мартишо гэж хэлж байгаа ч гэсэн ингээд би цаанаа шал өөрөө бодсон байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг ингээ ойлгохгүй тэгээ мэдгүй тэгээ ойлгохгүй болохоор тэгээд яг тийм жихнээсээ хүлээгээд авцсан. Гэтэ мэдгүй. Чийтэй хүлээлт байсан юм уу? Ингээл хойноос чи яаж магаал найзаа. Хоёул юу болоод байгаа юм бэ гэдэг нь хойноос чинь жоох яа мэгс мэдгүй. Жохон одоо ингээ бодоход жохон бас байсан юм шиг. Ретрогаад. Би үгүй гэж хэлж байгаа чи үгүй гэсэн үг биш гэдэг. Чи ямар тийнийг яагаад үгүй гэж ойлгож байгаа юм? Яа, харин чи нэг согтуудаал чи яах юм байна л да ер нь. Асан тавих асуудал болоод байгаа юм байна. яа, Чи ингэж одоо найзалчаа намайг мэддэггүй юм уу чи гэж үгээ. тийм би амар тэнийг үгүй гэхдээ тэр чи найзлахтай хүрэх намайг эмэгтэй гэж хараагүй л байсан баг. Дотор ер нь жоох юм байсан. Тийм мэдгүй ядаргаад эмэгтэй хүмүүс угаасаа яагаад ч тийм одоо уулзмаар байгаа гэдгээ хэлчихгүй эсвэл нэг юм үнэн явдлаа ярьчихгүй худлаагаас нэг юм дотроо шал өөр юм бодчиход гаднаа аман дээр шал өөр юм ярьд юм байна гэж бодлоо. Эмэгтэй хүн байх чи ер нь хэцүү байна. Баха юм ярьцээ. За найзаа миний ярина гэсэн сэдвүүд дотор нэг юм байна. Чи энэ дээр санал оноо нийлж ин гэж бодож байна. За одоо нэмэгтэй хүмүүнтэйгээ холбох юм бол бүр асуудал хүндэрэн заяа ач гэж. За бидний ингээд хараа өсвөр наснаасаа одоо нэг жоохон том хүн болтлоо сонсож ирсэн дуунууд дотор заяа. Амар хийм токсик утгатай дуунууд их байд юм байна. Би ингээд сүүлийн үед ингээд авих Монголдо сонслоо. Хуучны, муучны эсвэл намайг нэг 15 6 мурга 20 морь хүртэл ч юм уу нэг юм хит болж байсан дуунуудыг ингээд 2000-ад оны хит мэдгээ тавьсан болов би 2010 оны хит мэд ч юм уу нэг тэр хавцааны дуунуудыг үгийг сонссон чи амар юм токсик заяа. Тэгээ тэр нь юм зүгээр нормалитет юм шиг ингээд хүмүүс амар хийм дулцсан заяа. Жишээл юм ба. Хайр чамайг хизээч ганцаард болохгүй. Ганцхан чамдаа би дурлсаар л байх болно гэж байна. За энэ хүртэл окей. За тэгсэн чинь араас нэг чинь чамайг үргэлж уучлсаар байх болно. Хонгор мэн. За юу. Бараг эргэж ирэх тоолонд ч би хүлээж байгаа маа гэсэн үг. За юу. Үгүй шүү дээ. Яагаад вэ? Чамайг би үргэлж уучлсаар байх болно гэдэг чинь яагаад вэ? Тэр хүн тэнийг алдаага дахин хийгээл эвэл тэгэл хайхал хэрэгтэй байсан. Тэгэл гэж хүлээж аваалаа. Хаста нэрэ. Амьдралын минь ганц нь юу гэл. Тийм юм дуу мó сонсч би ингээд миний бүр игзаар хөдлөө заяа. Нэрнгээсээ миний игзаар хөдлөө. Тохоо үед ингээ юу ч мэдгүй нөгөө утга мотхыг сонсохгүй яадаг гэсэн юм аашаа ойлгохгүйгээр дагаж дуулдаг байсан юм аашаа ингээд бүх дууных нь үгийг мэдээд байгаа мөртлөө ингээд юу илээ гэж ингээд одоо том болсон хойноос сонссон чинь үгүй шүү дээ чи ягаад тийм токсик дуулаад байгаа би та нар гэж би бодох жишээ нь заяа. Тэгээд өөр бас ямар байлаа да артын дуу юм заяа. Хөөрхийн намаага зовоосон юмсан жаргаа болов ягаа болмол гэсэн заяа. Тэр хүн тэгээд явсан бол тэгээд тэр чигт нь утаачтай тий. Намайг зовоосон мовоосон энэ гэж бийснэгээ бодоод аачин заяа. Тэгээд тэгснэ тэр нөгөө нэг тандрын клипэн дээр ингээд одоо ингэ тандрын хийж байгаа дуу мөнөд амар зэрлэг гоё клип мэлэвтэй байгаа даа шүү дээ. Клип хэлээ талаас нь харуул амар зэрлэг зэ. Тэгээд тэгснэ тэр нөгөө нэг ах ингээд лас руу явчихсан шүү ингээд таны амьдралаа бодорой гэж хэлсэн. Дүү гэж хэлсэн чи ингээд ингээд насан туршдаа хүлээсэн байгаа байхгүй тий ингээд зүгээр яад ингээд бодчихгүй. Тэгээд удаа модаа хүлээх ямар шаардлага байна гэж би гинт ингэж бодож модол заяа. Хүүе тэгэл хүн ингээд амьдралаа бодоод явцсан бол тэгэл мөвөн хийгээл эртгэн цаашаа амьдралаа үргэлжлүүлэхгүй тэгэл хүлээгээд насан туршдаа ганц би байцсан байгаа байхгүй тэр мэр хүн. Тэгээд уран сайхны талаас нь авах юм бол амар гоё клипнүүд хийгээд байгаа тий. Би тандрын нэрээ фэн болсон. Би ингээд өмнө нь нэг тандрыг залуу байдаг да гэж боддог гэсэн чинь ингээд сүүл гаргасан Монголыг бас харуулж байгаа гоё клипүүд нь хараад би амар их вау гэж бодсон. Үнэхээр ачаал бүтлэгдэх юм байна да гэж. Зүгээр ганцхан миний экзар тэр хөдөлсөн юм. Ягаад тэр хүмүүсийг насан туршдаа хүлээсэн юм бэ гэж ингээд бодож модмоор. Тийм байна за. Ингээд дуу мөн дээр ингээд ер нь бол үг мөг холбоод тий ингээд энэ аян дээр нэг иймэрхүү үг орчвол зүгээр юм гэж бодоод хийцсэн юм шиг дуунууд амар их байгаа байхгүй ингээд нэг юм хүнд сургамжтай биш нэг ийм үг л тарах юм байна гэх. Наад чи би юу гэж бодож байна гэж эхний дуун дээр болоо шүү дээ тий. Наад зүгээр амар дурлцсан байхдаа битсэн юм байна заяа. За. Хизээч амьдрал дээр тийм бол байдгүй байгаа. Бүгдэнд нь уучлдаг. Хоёр дахь дуу нь бол уур нь хүрээд яг салсныхаа дараа битсэн дуу байна.
Гурван нь болохоор зүгээр мөрөөдөж ицэн тэр нөгөө нэг та нарын клип байна шүү дээ. Клипний тэр мөрөөдөж яасан клип байна. Хизээч эмэгтэй хүмүүс, эрэгтэй хүмүүс тэгж хүлээдгүй байгаа. Одоо Үгүй яана хүлээсэн насан туршдаа байсан хүмүүс байна цаана чаа. Гэтэ амар цөөхөн байдаг шүү дээ. Ер нь бол амар цөөхөн. Яг хүлээсэн ч гэсэн ингээд өөр хүнтэй суугаад тэгтээ ингээд сэтгэл дотроо ингээд хүлээсэн ч юм уу. Тиймэрхүү хүмүүс байдаг үстэй. Тийм байгаасаа тий. Яа, би бол тэгж бодож байна. Гэтэ ер нь ингээд дуунуудыг би сүүлд яг тэгж бодсон нөгөө нэг юм ямар дуу байлаа инстаграмаар нэг ингээ гарсан байсан да 2016 энэ дууг бодохдоо би зүгээр л ингээд энэ дууд ингээд дуртай байсан. Тэнгүүтээ ингээд 2026 онд сонсон ч би энэ дууг одоо л ингээ ойлгож ин гэсэн нэг тиймэрхүү ингээд инстаграмаас юмруудыг одсахгүй. Тэгээ би тэгээ сонсон чинь нэрээ тийм юм биш дээ. Тэг ингээ ерөөсө дууны утгыг нь ингээд сайн ингээд ойлгоогүй сонсцсон. Тэнгүүдээ одоо ингээд сонсонгууд ингээд юм мэдгүй ёнг гэж ороод нэрээ иймэрхүү утгатай дуу битцсэн байсан юм байна штэ. Одоо нэрээ бараг нөгөө тэгж шүүмжлэлтэй мөнгөөр харж мардаг ч юм яг чам шиг нэг тиймэрхүү жоохон санагдах хувьд санагдсан. Гэтэ тэгээд би за ер нь нэрээ л цаг хугацаанд л ойлгосон баг. Одоо тэгээд бид нар нөгөө тандрын зарим дуу мөг ингээд сайн одоо бол ингээд амар гоё дуу шиг санагдаж штэ. Тэнгүүдээ ингээд 10 жилийн дараа дахиад сонсох юм бол тэрийг бүр ингээд яг бүр утгаар нь жинхэнэ ойлгохдаг ч юм уу те ингээд 10 жилийн дараа заяа тэр залууга нэрнгээсээ хүлээсэн. Нөгөө тийм ирээгүй тэгээ галаа төлцөн сууж ах чинь билүү. Тэгэхээр тэр үед ийм байсан би гэж ойлгож магадгүй. Би бол бодож байна. Бас тэр флашын дуунууд дотор байна. Ямар мөрөөлөө флаш бэст бүх үгийг мэддэг заяа. Бүх дууг дагаж дуулж молдог. Тэгсэн чинь нэг сонсч ирсэн ч харин намайг харсан мөртлөө хараагүй юм шиг царайлж надад таалагдах гэж миний хойноос намайг дагаж гүйж интер гэсэн заяа. Тэгээ би бүр яана. Зайсаа. Гэхдээ одоо ингээд ийм дуунууд сонсонгууд ингэж бодож байна одоо ингээд чи одоо ингээд утгыг ойлгочихж байгаа шүү дээ тий. Тэнгүүд ингээд тэр дундаа дуртай байна уу эсвэл ингээд шууд дургу болчихж байна уу? Үгүй дургу болоогүй. Би тэр нөгөө нэг чамайг хүргэлж уучилсан байх болно гэдгийг болоод би яхад сонсмоор санагцсан. Бусд нь болол окей явгасаа байх тий гэж бодсон. Би ягаад тэр дээр амар экзам хөдөлсөн юм бол мэдгүй заяа тэр кивигийн тэр дуун дээр бүр ингээд ямар тэнийг ягаад уучлаад байгаа юм бэ гэх. Тэгтээ нэг юм Монгол дуу сонсохоор амар юм болгож юм санагдаагүй Монгол хайрын дуу. Дандаа юм нэг юу жагалтай хайрын дуу амар бага уу? Харин Монгол ингээд хайрын дуу сонсонгууд л би ингээ амар юм орчдөг заяа. Эсвэл нөгөө үгэнд нь бас байж магадгүй. Ингээд амар юм утга учиртай үгнүүдтэй ер нь бол дуунууд идэв штэ. Нэг үгний цаана одоо нэг хитэн утга ч гэдэг. Тэнгүүд нэг юм гадаад дуу сонсохоор ингээл нэг ерөөсөө тийм амар сүртэй. Яг уу эморд дуунууд бол байна. Гэтэ нэг юм бүр амар эморж меморс нэг бол тийм байхгүй. Тэгэлээ нэг Монгол хайрын дуу сонсол гадаа бороо орчих юм бол за дуус. Ямар ч юм за улонгүй байхад бүр ингээд цаанаас за олонтой болсон юм санагдаад гэж. Нэг юм амар сонир болчтой. Би тэгээд цэхэн яг тийг сонсчод би нэг ойрд ер нь айгүйх Монгол дуу сонсчоо заа. Тэгээд би за нэрээ Монгол дуу жоохон эмэр болд юм байна гэж бодсон. Нэг юм ад жаргалтай болгодог Монгол дуу амар цөөх юм шиг санагдсан үгүй юу? Байна штэ. За жишээлбэл зөндөрвөөс баруун дөрөв зүгэлэхэд гүрчгүймээр байна. Тийм ээ. Наа ч юм бол байна. Тэгтэл нэг цаана жоохон ингээд гэрээ сансан сэтгэл бол байгаа л байгаа байхгүй юу? Гоё юм наана дуулж байгаа ч гэсэн. Сүтэ цаг аныг балгаадах юм. Яа. За чи бит хоёр бас ийм ярина гэж ярьсан байна. Бит хоёрын хамт суусан юм нэг өдөр юу ч ярьж илаа. Тэгээд тэгснэ өглөө бастаг дараалал хоёлоо яриа гэж битсэн байна. Энэ одоо хизээ чи хоёр ингэж ярьсан бол ямар ч юм тэмдэглэсэн байна. Өглөө бас дараалал. 2-7 хоногийн өмнө ярьсан баг. Чи тэр уулцсан юм уу? Уулцсан. Тэгсэн чинь чи ингэсэн. Чи өглөө хэдэн цагт босдог гэлээ? 5 цаг гэлөө юу гэлээ? Нэг амар юм байсан. Тий. Одоо сончлоо. Ариуна тэгээ амар ярьж би юу яриад байгаа юм бэ? Ямар аимшигтэй юм бэ? Юу 5 цаг магт босох гэсэн чи яад ингэ надаас асуухгүй. Тэгээ би болохоор яадаг гэсэн чинь би 7:45-аас заримдаа 7:45-аас заримдаас 8:15-аас ажил эхэлдэг заяа. Тэгээ би 7:45-аас ажилтдаг үед яадаг гэхээр штэ. Би өөр яг тогтсон плантай заяа. 6:45 сэрүүлгээ тавиад 6:50 сэрүүлгээ тавиад 7 сэрүүлгээ тавиад 6:55-аас тавих юм байна заяа. 7 сэрүүлгээ тавьдаг заяа. Ингээд 4 сэрүүлгээтэй заяа. Ваа 7:45-аас ажилтдаг байгаа штэ тий. Тэгснээр сэрүүлгийн 7-д байгаа юм ба штэ. Гайхалтай яа. Тийм 6:45-аас эхэлдэг заяа сэрүүлэг. 6:45 50 55 7-д ингээд заяа. Тэгээ 6:45-ах ингээд дуурангууд би ингээд унтраадаг заяа. Тэгмүүдээ дотор ингэж 5 минут энэ гэж боддог заяа.
Тэгээд 6:50 болгоод ахиа ондроо заяа. Ахиа 5 минутанд гээ тэгээ ингээд ясараад яг 7 цагт ингээд ер нь бол босдог заяа. Нэг бол 7-д их босдог. Эсвэл ингээд 7-ийнхаа унтраачаа дахиад 10 минут хөвтөг заяа. Тэгээд би ингээд ажилдаа явахаа ингээд өмнөх өдөр нь бүх юм ингээд бэлдээ тавьчихдаг заяа. Орныхаа хажууд ингээд цөөнх, мөнх, оймос, бандаж ингээд бүх юм бэлдээ. Тэгэл яг 7:05 юм уу яг 7-д ингэнгүүт би ингээд 7:22-ын метронд суух хэрэгтэй заяа. За 7:22-ын метронд сууж би 7-д ч даарч ажил дээр очдөг заяа. Яг цагтаа. Тэнгүүд би 7:22-ын цууханд бол гэрээсээ 18-д гарна заяа. 18-д надад нэг 18 минутын цаанда тэгээд заримдаа 18, заримдаа 10 ч юм уу, заримдаа 15 байгаа заяа нөгөө нэг 7-оос хэдэс босгоос шалтгаална. Тэнгүүдээ өглөө босонгуудаа би ингээд тэр чигтээ ингээд шууд босоод 0 ордог заяа. 0-ороо 0 дээр сууж явахдаа шүдээ угаадаг заяа. За. Ингээд нүүд анаастай ингээд шүдээ угааж байгаа заяа. Тэгээд тэр орондоо ингээд нүүр мөрөө угаа. Тэгээд ингээд шүд мүдээ угаа 0 мэлээд шүд мүдээ угаангуудаа ингээд шууд очингуудаа хувцас өмсөд тэгээ гарахынхаа өмнө нөгөө нэг юм уудаг аахгүй өглөө болгоо. Тэр имээ угаал тэгэл цүнхөө өрөөл тэгэл гараа явдаг. Тэгэл би 7:18-д амждаг заяа. Яг би бүр яг тэгээд 7:45-ийн ажилтаа амжин, метрондоо амжин ер нь бол миний өглөө дандаа тэгэж эхэлдэг заяа. Яг ингээд зарим одоо нэг юм 2 өдөр 3 өдөр өглөөний юу хийдсэн байх юм бол ээлжтэй байх юм бол 8-15-аас ажил яхахын тулд ингээд 30 минутын зай байна да. Тэгээд нөгөө бие маань ингээд тасчтай юм шиг үлээ жоохон эрс цэрэг. Тэгээд 7 зэрх юм бол эрс цэрэг тасцсан би 7 зэрэг. Тэгвэл надад нэг юм 20 минутын зай байгаа байхгүй. Тэнгүүтээ яг нүүр мөрөө бодон заяа. Тэнгүүт угаасаа манай ажлынхаа яасан ч орой болцоо юм яга нүүр мөрөө бодчих ингээ хөрх юмд нүүдгэн зүгээр л нэг юм 20 минутын өмнө цаг гаргасан байгаа байхгүй юу. Тэгээд дандаа тэгж боддог заяа. Тэгэл тэгсэн чи ариуна бүрэн 5 цагт босоод тэгснээ юу гэлээ бүр амар юм ярьсан. За одоо яар 5 бол биш ээ. Тэр чинь юу байхгүй юу? Орой ингээд яг гоё ингээд 10-аар өнгөрөөгд гоё ингээд унтах бэлтгэлтэй ингээд ороод ингээд орноо бүх юм унтраач гарч зөө угаасаа өглөө амар юм юу сэрд юм билээ штэ. Одоо би ижлээс сэрүүлгээ 6 цагт тавьдаг заяа. Тэр нь хөвчлэн ингээд нэг юм 5:58 ч юм уу ингээд нэг юм 5:55 ч юм уу ингээд нэг өөрөө ингээд таг гэсэрчдэг заяа. Тэгээ ингээд уцаа харангуут ингээд за яг яасан бэ сэрүүлгээс өмнө ирсэн юм байна гэдэг. Тэр надад ингээд амар амжилт юм санагддаг заяа. Ягаад чи сэрүүлгээрээ сэрээгүй би ингээд өөрийнхөө юугаараа сэрлэмэрлээ гэж бодож мадгаараа. Би ер нь бол дээш харж уддаг заяа. Тэгээ ингээд уцаа ингээд баруун талынхаа юунд дээр тавьчихдаг заяа. Тэгээ тэнцэнэ ингээд ерөөсөө яг сэрэл миний ингээд уц авахд бэлэн ингээд гарын градус ингээд яг бэлэн заяа. За. Тэгэл сэрүүлгээ унтраалаа, сэрүүлэггүй сэрүүл ингээд уцаа авлаа. Зүүн дишээ тал руугаа арч хөвтлээ. Уцсныхаа интернет дээр оруулаа. Юм маа жоохон хөвтлээ. Тэгээ 6:11 хүртэл би яг уцаа авахдаг заяа. Ингээл таг гэл юмуд орж ирж мэрэн штэ тэгээ тэр ихнээс нэмж мушаал хороо дэлхий дээр юу болж юм ингээл нэг гац жоох юм харж мараад бүр яг 6:11 нэгэн ч одоо юу вэ за тий ягаад гэвэл би 6:13 гэхэд би 0 дээр сууж явах хэрэгтэй байдаг байхгүй за юу тэр мэдгүй ягаад юм бөө би яг 13 тоон дээр л би яг 0 дээр байж юмар байдаг заяа амар за тэгээд ингээд сайхан ингээд тий ингээд гарах хэвээр надад бүгдийг сайхан гаргаж маргаад ингээд нэг сайхан болж муутай ингээд усанд орно заяа. За. Тэгээ ингээд усанд ороод би яг 6:36 гэхэд би байны өрөө 02-оос сулцсан байх хэвээр ягаад гэвэл манай хүүхдээ сэрүүлээд 6:35 сэрээд 6:36-аас садах чинь 0 руу орж ирдэг байхгүй. Тэгэхээр зэрэг би яг 6:36 гэхэд би 0-ыг ингээд эзэг болгоцсон байх хэвээр заяа. Ямар сондгоо тоонууд вэ за. Тэгээ ингээд усанд ороод тэгээ тэр өсмөсөө бол тэр үед хатаахгүй ингээд сайхан ингэж яаж мачаад алчим очоо. Тэгээ яг ингээл өрөөлгөө оронгот манай хөт ингээл зөөрөл ордог зэ. Тэгэл жоохон тэр хайр дуу мууга тавьж мавж ингээл яаж магаал те нүр амаа бодож модаал. Юу өмсгөө гэж бас хувцсныхаа нэг шүүгэн дотор байгаа хэдэн шүүг хувцаа ингэж нэг 2-3 минутаас хар зогсно. Тэгэл хувцаа өмсөөл 6:45 болно. 6:45-аас эхлээл өсмөсөө хатааж эхлэн зэ. Нүр мөр бодоход бас нэг амар цаг зарцуулахаа байцсан бэлээ. Ер нь бол лап гэх ингээд амар мэрэгжлийн бодол хийх байгаа болохоор зэрэг. Тэгэл өсмөсөө хатаагаал тэнгүүтээ яг 7 болон зэ. 7 болонгот манай миний өрөө орж ирэнгүүтээ өглөөний минь дээж гэж хэлдэг зэ. Бид хоёр тэрнээс өмнө бүр ингээ юу ч дуурдгүй заяа. Манай хүүхд яг ингээд 7:00 ч юм уу 7:01 болонгууд сайхан амарсан дээж гэлдэг. Би сайхан амарлаа. Миний хөх сайхан амарсан уу? Хоорондоо нэг тийм зүгээр л өглөөний хүүхдээ заяа. За үнэхээр сайхан амарсан юм мэднээр байгаа ч юм уу ч юм уу би мэдэхгүй шүү дээ зүгээр сайхан амарсан миний охин сайхан амарсан гэдэг гэж ярьдаг. Тэгээд тэгэнгүүтээ манай охтод 7:16 гэрээс гарах хэрэгтэй заяа. Мэдгүй одоо надаас өвлөж авсан заа юм уу ингээд хичээл нь 8-аас эхэлнэ шүү дээ тий.
Тэгээд 7:45 гэхэд очсон байх хэрэгтэй заяа сургууль дээрээ. Тэг ямар ирс гард. Тэгээд 7:16 гэж гардаг заяа. Чи ягаад 7:16 гэж гарт ингэ тэгэхээр зэрэг би ингэ төрүүлээ очиод байж юмар байж идэм ба. Тэгэхгүй бол би ингэ 7:45 дуурлангууд ингэ баахан хүүхдүүдтэй ингэ шатан дээр ингэ дурах гэх ингэ амар юм яах шахацлалтай зүрх мөрөх шаардлагатай болчихсон учраас миний хувьд бол өглөөрт байж ах хэвээр эрт байж ах нь окей гэж би боддог гэдэг байхгүй. Тэгээд манайх 7:16 гарангууд би ингэ яг 7:18 гэж гарна заяа. За. Ямар эмри. Тэгээ тэгэнгүүтээ би яг 7:45 гээд ажил дээр очдөг заяа. 7:18 гэж яваасаа 7:45 гээд гэрээс ажил дээр очиждаг. Тэгээ ингээд яг ингээд манай дараагт ирсэн байдаг би ганцаар ирсэн байдаг заяа. Ингээд бит хоёр ингээд өглөөний минь дараа өглөөний минь гэж яддаг заяа. Яг миний өглөөний рутин бол тэр. Тэгээл ингээд нэг кофегаа яж аваад ажиллаа юм дээр компьютер дээр суугаад юм яж эхэлдэг. Тийм л өглөөтэй. Гоё юм шүү. Нэг бодлоо айгуу гоё юм шүү. Ингээд нэг юм стресстгүй. Харин тийм. Яг өглөө стресстэй тэлчихвэл ингээд өдөржингөө хараад уурсдаг байхгүй юу? Ста. Тэгээд би бас хөрхи стрессдгүй мээр ингээд нэг юм яг ингээ яатсан болохоор өглөө ингээ ганцаараа идэг байхгүй хамгийн гол нь 7:45-аас ажиллах юм бол ингээ бүх юмаа бэлдээд ганцаараа ингээ заавал ирэх хэрэгтэй гэдэг. Тэгээ ганцаараа ингээ 30 минут сайхан ганцаараа яжгаад. Тэгэхээр бас гайгүй байна. Шууд 7:45-аас ажил эхэлдэг болвол жоохон төвхтэйж магадгүй юм байна. Тий. Тийм болохоор бас арай гайгүй. Мэдгүй тэгээд яг сурцсан. Тэг ингэж боддог байхгүй юу? За ингээд би яг чамд шантад хийж ярьсан дараа за ингээ эрт унтаад гоё эрт цэрэмэрээ гэд манай ажлын хүүхэн заяа 9 цагт орондоо орсноо 4 цагт сэрдэг гэсэн заяа 4 3 мөрөө гэд тэгснэ ингээ гадаана гардандаа сууж кофе мафи ууд судаг гэсэн заяа бүр айгүй амар аастай. Угаас тэр хүүхэн ер нь жоохон хэцүү. За айгүй хэцүү юм ярьж заяа. Тийм болохоор би за гэд тэгэхдээ ингээд амар их цагтаагаас ингээд ер нь бол 4 цагт 5 цагт басангуудаа ингээд нэг юм гоё стрессгүй ядаж л ингээд ажилдаа хөөрхөн явна өөрмөр бодно ингээд тэгээ би тэгэж гэж үзвээ. Өглөөрт босгож ямар ч ялгаагүй цэрүүлгийн унтраагаад 6 цаг цэрүүлгийг тавьсан бол 7 цаг хүртэл цэрүүлгийн унтраа штэ тэр чинь 5 минут тутам дөгөж унтрааж байгаа чинь нэг 10 минут болол ингээд сануулаад идэв штэ. Тэгээ яаж ч тэрийг ингээ бүр унтраахгүй зав. Хэрэг бүр унтраачих юм бол би яг унтна гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Тэнгүүд яг ингээд тэгээ би за ингэж хэрнээ өөрийгөө стрессүүл ямар ч хэрэггүй мэл бүр яхаасаа илүү нөгөө нэг стрессгүй сэрэн бэрнэ гэдгээсээ илүүгээр бүр стрессх юм байна гэж одоо тэгээ болсон. Тий. Ренеттэй гад. Инэттэй. Харин тий. Тэгтээ тэгээд одоо ингээд би ингээд чамааг нөгөө нэг хэлэхээр зэрэг би ингээд ажлынхаа хүмүүсийн ирдэг цаг магийг бас ингээд ерөөхдөө яг нэг харж үзлээ ингээд би ч ингээд 7:40 очиод ингээд юмаа игээ суучдаг болохоор зэрэг хин хідэн цагт ирж байгааг бас нэг амар андаж хардггүй байсан юм байна. Тэгээ чи нөгөө стрессэдсэн шүү дээ. Тэгээ манай ажлынхаа хатарч ирчээд цагаа яахгүй нэг гэж үгээд. Харин тий. Тэгээд харсан ч манайхан ч зарим нь ер нь бол бүгд 8-аас ажилд эхлэх хэвээр. Тэг ингээд ажилласан жил нь ингээд уртцах тусмаа ингээд хойшоо ингээд сундаг заяа хүмүүсийн ирэх цаг тийм бай манай дээр лав. Тэг би одоо ингээд ажиллаад 2 жил болж байгаа болохоор зэрэг магадгүй тэгээ ирчнүүд очиж тийм үү бөөмэд эсвэл би ингээд угаасаа л юм байсан ч гэж магадгүй. Тэгсэн чинь манай дээр нэг 8 жил болж байгаа нэг хүн байна. Тэр тэгсэн чинь ингээд нэг юм 8 20 энэ гэж ирдэг заяа. Тэгэл хаа гэж үгээл ирдэг заяа. За тэгээд нэг 10 жил болцсон ч юм уу нэг 12 3 жил эсвэл зарим нь 16 жил нөгөө хүмүүс тэр мөр бол тэгээ ингээд ерөөсөө 8 40 мөчтэй ингээд орж ирдэг заяа. За гэж бөөнөрөө ингээд амар. Ямар эмри 8 40. Тий. Тэгээ ингээд 9 хүртэл ингээд ерөөхдөө бол бөөндөө ингээд гоё кофе мафи гоож ингээд өчтөр юу исэн тухай мохоо ингээд бөөндөө ярьж мэрдэг. Тэр мэр бол надад окей заяа. Тэг би ингээд гинт чамаг хэлэнгүүт нэр ягаад гэдэг 8 цагт ирэхгүй байгаа юм гэж бодоод. Яа. Тэгээд нөгөө нэг эртгэлүүлдэл эртэл дуусах юм чинь бид эртэл гараа явчихдаг л да. Тэр нь одоо ил амраад болохоор зүг юм байдаг. Тэгээд хүмүүс тийм юм байна. Тэгээд ер нь би хэлсэн шүү дээ. Энэ төсөл дээр би хэр удаан суусан байна үгүй байна гэдэг нь ерөөсөө чамаа ахгүй цалин яг л адилхан юм чинь ер нь их амар стресстэй шаардлагагүй юм байна да гэж бодсон ч гэсэн би ерөөсөө энэ рутиныг өөрчилж чадахгүй байгаа заяа. Нэг удаа би ингэж амар яадаг байхгүй юу? 8 жоох өнгөрөөгд очиж гэж бодоод. За амар гэр мөртөө цай байгаас амар тухтаа ууж магаал таймаа ууж магаал бүр ингээд албаар хотч моцроод байгаа штэ тий. Тэгсэн чинь ингээд би бүр ингээд яг өөрөө тавгуутай заяа би бүр яг ой гарыг гэрээсээ гарилтаг. Тэгсэн нөгөө талаас нэг нь болоход байж л та чинь нэг жоохон 8 өнгөрөөгд очиж үзэлтэй. Тэгээд надад тэр нь илүү амар өөрөө би төрүүлээ очицсан ингээд юм аягээд байж ах надад тэл амар юм байна гэж бодоод тэг өөрөө тэр тухтай юм асуугаар болсон. Гүй тэр манай ажлын юу дуусаагүй заяа.
Одоо чи ингээ амар хүлээн зөвшөөрч байгаас тээ тэр ажлынхаа хүмүүс ингээ 8:40 мөчөд ирж ийн даа гэд би тэхгүй байгаа байхгүй юу? Яа тэгэхээр манай ажил чи угаасаа 8:30-аас онгоох хэрэгтэй байхгүй юу? Нэг юутай гэр оронгүй хүмүүс чи ингээд яг шүнжэнгөө гадаар ингээд гадуур ингээд зарим нь алхаж малхаж хүүтэнд онжоод яг 8:30-д ингээд онгоох ёстой учраас ер нь бол бүгд цагтаа ирэх хэрэгтэй заяа. Тэнгүүд одоо нэг хизээч авч мавдаг ажил бол ингээд дайжгүй байгаа байхгүй юу? Тэр одоо нэг юм тэгж яг цагтаа ирч чаддаг хүмүүс тийм ажил олох хэрэгтэй юм шиг байна. Тэгээд манай ажлын тэр юу ч бүр дараагийн юунд ороо заяа нөгөө нэг хэрүүл болоод байсан да. Тэр чинь бүр дараагийн шатандаа ороо заяа. Тэгсэн чинь харин тэгээ би хууль судалж байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд дараагийн 7 хоногт байгуул дарагтайгаа тийм яриа мариатай байж магадгүй. Яасан бэ гэхээр би нөгөө фидбек өгцөө нөгөө охинд чинь одоо ингээд нэг болохгүй байсан хүмүүст нь ер нь ингээ өөрийгөө бохомдуулж яж агаар хэлье гэсэн юм а хэлчих гэж бодоод тэгээ би ингээд өөрийгөө ер нь бол хамгаалах юм а яах ёстой шүү дээ. Эвлээ дарагтайгаа хэрвээ ярианд орох юм бол өөрийгөө өмгөөлөх юм олох ёстой. Тэгээ би хууль судлаа гэсэн чи яад юм бэ гэсэн чинь одоо ингээд цагтаа ингээд ирэхгүй байнга юм одоо тэр нь ингээд юм юу болчих юм бол хэвийн үзэгдэл шиг ингээд болчих юм бол тий өдөр болгон 5-10 минут болчих юм бол энэ ер нь ажлаас халагдах тийм шалтгаан болдог гинэ. За. Германд ч ер нь бол хүнийг ажлаас салах аюу хэцүү идэв штэ. Ямар нэгэн шалтгаангүй бол тий штэ. Ажлаас салах ядаж ингээд сануулга өгөх 3 сануулгын дараа халж болдог ч юм уу тий. Тэгээд эхний сануулга өгөх тийм юу бол ингээд байж болдог. Энэ ер нь бол ингээд ингэх ёсгүй. Яг хаяа хоцрох бол окей. Ингээд тэр нь ингээд байнга юм хэвийн үзэгдэл болоод ингээд за энэ үнгээ байнга гоцордог гэд тийм болох юм бол ийм байж болохгүй гэсэн тийм хуулийн заалттай юм байна. Тэгээд тэрийг уншчаа би нилээ юм судалсан тэгээ уншчаад яагаад гэхээр ингээд манайх 12 хүнтэй тэнгууд ингээд нэм 6 нь хурж ирээд надаа ингээд зовлонгоо яриад байгаа байхгүй энэ ингээд тэр тэгээд ингээд танаг шүү гээд. Харин тийм манай бахид гэж дөнгөд ингээ өөр нөгөөд нь бас хурж ирээд ингээд ажил нэг юм жоохон сони ажлын юу уур амьсгал юм жоохон сонирн болчлоо заяа чи ингээд мэдхүүг асуугаад байгаа байхгүй тэнгүүд би ингээд айл талыг ингээд сонсоод хахаар надад амар дарамттай юм чаа. Тэгээд би нөгөө нэг тэгэж за айл айланд дарамттай байж агаар ер нь хэлэх гэсэн юм а хэлчихье гэж бодоод гэхдээ юм амар дипломат л ярьсан л да. Тэгээд мэдгүй одоо дарга маань намайг дуудаж уулзах юм уу? Юм өөрчлөгдөх юм уу? Юу ч болох юм байгаа. Яаж мэдлээ. Тэгээд тэрнээс хойш би ингээд өөртөө нэг мантрад олсон заяа. Юудаа олсон бэ гэхээр би нэг кино үзчихсэн чинь нэг юм уу гарч ирсэн. Германаар гэхдээ тэрийг монголоор орчуулах юм бол ингээд хэрвээ чи ингээ өөрөө амар их хүчлэх юм бол шудраг бус гэх тийм мэдрэмж авнаа. Тийм болохоор ингээд битгий өөрийгөө ингээд амар хүчлээ гэд нэг тийм юу байж таарсан. Тэгээд тэрийг би ингээд байнга одоо өөртөө хэлж байгаа. Тэгээд за одоо өнгөрсөн гэд. Тэгээд тийм нэг мантратай болж авсан. Нэг тиймэрхүү юм ахаар амар хүмүүнийг ингээд юу яд юм бэ гэж бодсон. Ингээд эрүүл мэндэд амар юу санагцсан. Дарамтлаа. Хүн ингээл наана за ингээл за юун тийм а юмд хэрэгтэй хэрэггүй стресс ингээл хүмүүс бичсэн байсан шүү дээ. Тэгэл би нэрээ тиймдээ яах гэж ингээл юу нэг юм хэрэгтэй хэрэггүй юм стресс тийм ч юм уу. Өөрөө ингээл дараа нь бодоод за бас лайч мөгөө тэгэнгүүт угаасаа миний хувь хүн тийм юм ерөөсө хүлэн зөвшөөрдөг болохоор би ингээд стрессгээс өөр харахгүй заа би хизээч тэрийг ингээд нүдэ ханаад за гэд ингээд ерөөсө өнгөрөөж чаддгүй юм шиг байна заа чадахчгүй юм байна гэж бодсон. Тэгээ тиймэрхүү юм ингээд явж ингээд миний биений эрүүл мэндэд ингээд амар нөлөөлдөг юм байна гэж бодсон. Одоо ингээд нойргүй болох ч юм уу эсвэл одоо юу гэдэг тэг ингээд хоолой гэн дээр хүн ингээд базаад байгаа юм шиг ч юм уу тэг ингээд хоолой базаад гинэ хоолой маань бариад байгаа ч юм уу нэг юм нэг тиймэрхүү юмнаас эсвэл ингээд нэг юм бүрэн амьсгалж чадахгүй байгаа ч юм уу нэг тийм төвхтөө мэдрэмжүүд төрөөд би за ингээд өөрийгөө зовоож байгаа ер нь хэлэх гэсэн юм аа буруудаг ч зөвдөг ч гаргах хэвээр гаргасан дээр юм байна гэж бодоод юм шийдэл хүрсэн. Ер нь тэгэл өөрийг тавгуулаад байгаа тэр мэдрэмжийг бол угаасаа ил гаргаал хайцсан зүгээр юм билээ тий. Харин тий. Тэр хүн дээр ямар реакц гарах нь бол тэр хүний л асуудал болчихж байгаа байхгүй. Харин тий шүү дээ. Үшээ нүдэн анж өнгөрөөлөд гэснээс найд чинь нүдтэй холбоотой нэг асуудалд орсон. Асуудал ч гэж. Яасан. Яа. Хүний ингээд нүдэн дотор ингээд живдэг заяа. Би амар юм яа. Хүн ингээд хүний нүдэн дотор ингээд живнэ тэгэл нэг юм ярьдаг штэ тий одоо ингээд ямар гой нүдтэй юм бэ чинь нүдэн дотор живчлээ энтергээл зарим нэг хүмүүс нэг тийм ярьж мэрэлээ ямар романтик юм ярьдаг залуу наад чи мэдхгүй
Ийсгүй миний нүд чинь живхээр биш би чинь зураас нүдтэй болохоор юу живэх гэж. За дуу зохиол мөхөл төр гардаг штэ. Нүдэнд живмээр, сэлмээр гоё нүдтэй мөдтэй энэ төр гээд. Oh my god би яг тийм нүд харсан заяа. Тийм үү? Тийм живмээр нүдтэй гэсэн тийм юм бэ тийм үү? Тийм киноны зүүрлэл. Орчуулад байна уу? Үгүй. Ямар сайн живмээр нүдтэй, сэлмээр гоё гүн нүдтэй мөдтэй энэ төр гэл ярьдаг үсттэй. Үгүй мүү? Яхад би ганцаар нэг мэдээ даа. Та нар мэдгүй сонсож таа. Би бол мэдгүй. За тийм нүдтэй холбоотой зүүрлэл мөрлөл байдаг байхгүй нэ. За утга уран зохиол яг гэсэн нэ. За. Тэгсэн чинь би ингээд ажлынхаа ингээд нөгөө нэг хотлын дэлгүүрээр ингээд нөгөө юу аадаг болоод байгаа шүү дээ. Завсарлагаараа орж мороод ингээд амар явж моддаг болчиход байгаа шүү дээ. Тэгсэн чинь за ингээд нэг залуутай ингээд өдөрт ингээд амар их дайрлаж майрлалсан байхгүй дээ. Сүулдэ нөгөө дэлж ингээд амар нөгөө дэлгүүрийнх нь баг нөгөө хүн жоо өдрлээ мэрлээ тэгэл хоорондоо нүд амар ингээд ингэлээс байхгүй. Тэгсэн чинь би тэг нэг амар тийм сонирн байдалд орчвол жоох ичмичсгээгээл тэгэл тэр нэг кассандаа сууж исэн юм байхгүй юу. Тэг юм авахтаа би ингээд за баярлалаа гэ гараа авчдагс ахгүй тэгээд нэг чихэндээ юм зүгтсэн ингээд нэг юм ерөнхийдөө бол анзаардаг байсан. Тэгсэн чи ингээд тэр залуу надтай ингээд амар юм ярьсан байхгүй юу. Чи ингээд өдөр болгон яг энэ цагтаа орж ирэх юм тийм ээ энэ гэдэгсэн ахгүй юу. Тэгэхээр зэрэг би харин тий ингээд харин паузаар орж ирж байгаа болохоор зэрэг мөр энэ гэдэг нэг жоохон юм ярьлаа. Тэгсэн чинь над руу ингээд хараад ингээд яг нүд рүү хараад ингээд ярьсан чи ингээд би ингээд нэг юм сони юмд орцсон заяа ингээд тэр залуугийн ингээд нүд нь ингээд амар юм цэвэр яг нэг юм далайн юу шиг заяа өнгө шиг тийм амар өнгө мөртөл ингээд хараадсэн чи амар гүн заяа те бит хоёрын хоорондын нүд ингээд хоорондоо ингээд нэг юм тулсан тэр мөч болвол ингээд нэг юм 3-4 секунд л байгаа шүү дээ те нэг үсрээл тэгээд 3-4 секунд дотор би ингээд ямар гүн нүдтэй юм бэ хөө ямар гоё өнгөтэй юм бэ ста нэрэ нөгөө нүдэн дотор чинь сэлээд мэлээд идэх чинь л энэ ахтаа махтаа тэгээд өчнөө бодож амждаг заяа. Тэгээд би яг нүдэн дотор живнэ гэдэг чи юм юм байна гэж бодчоо. Дараа нь гэхдээ орохдоо нөгөө төс ингээд ичээд өгдөг заяа. Ингээд харснаа. Сайн уу. Тэгээд чичээ заяа. Тийм болсон. Тэгээд ер нь бол гоё нүд гэж байдгийн байна. Байлгүй тийм. Чиний нүд ч гэсэн гоё байгаа шүү. Тийм гэхдээ миний нүдэн дотор ингээд одоо ингээд хүн надаа ингээд миний нүдэн дотор живж мивэд ч юм уу тийм төсөөлөхдөгөөс ахгүй. Тэгсэн чи яг нэг тийм цэнхэр нүд ч юм уу нэг юм тунгалаг монголог тийм нүдэн дотор олег живхэр юм бэл. Гоё юм яасан. Тэр залууч олж харъя. Тэгээс нэ за. Манай ажилтны нэг ирээч хоёлаа хамт нэг дэлгүүр орё. Шомбия. Гарч ирэхэ болчихгүй дээ. Тийм байна. Өөр сонин сайхан гэвэл найзар чинь одоо өмнө би ингээд ерөөсөө өсөөлт муулд миний хувьд нэг асуудал биш байсан чинь одоо өсөөлт миний хувьд асуудал болчиход байна. Яана яагаад мэдгүй юм ямар нэг юм болохгүй юм уу? Тэгээд ингээд миний ингээд үс ингээд туг руу унаад идэх байхгүй. Өмнө нь бол ингээд ундаг байсан зэ. Тэгээд тэрийг би ингээд за хүний үс өдөрт угаасаа 100 шиг унах хэвээр гинлээ. Тэр гээд нэг тоохгүй өнгөртөгөөс байхгүй юу? Тэгсэн чинь нэг тоолоод исэн чи ер нь 100-аас илүү болоод ах шиг байна. Тэнгүүт нь би чинь гинт стан нэрэ үс мөсөө сөхөж үзэл стан нэрэ хаана яасан бэ маасан бэ гэж харж мараал. Тэгсэн чинь ингээд нэг хэсэг юм юун дээр ингээд халтарцаад байхгүй юу? Тэг ингээд нэг юм жижиг юм псориаз шиг юм гарцдаг байхгүй. Тэг би oh my god за энэ л бохгүй малахгүй энэ гэл бөө юм болоо хэвээр. Нөгөөтг хэвээр ингээд амар яаж магаал судалж модлал. Чат юм ятайгаа бичиж мичээл. Энэ зургийг хардаа чат чи энэ яатсан баг шиг байна гэж үгээл. Тэгсэн чи ингээд баахан ингээд шинж тэмдэг гаргаж ирээл наа чи ер нь бол ийм псориазын эхлэл байна. Тэгээ ингээд псориаз гэдэг чи ийм төрлийн өвчин мөвчин гэж үгээл. Тэгмэглээ. Тэгээл тэгсэн энэ псориаз одоо юунаас олж гарах юм марах юм тэгээ тэгсэн ер нь бол ийм юу тэл иммун систем гэж үүдгэлээ. Дархлаа. Тийм дархлаа махлаатай холбоотой одоо зүйлээс болж ингэж яадаг. Тэгээ чи ингэж дархлаагаа дэмцсэн ингэж юм хэлэх юм бол ингэж тэгстэй гайг болчнаад чи халдварлаг төлөв өвчин биш мэт санаа зовлтгүй молтгүй. Тэгээ хэрвээ ийм шинж нөлөөлөх юм бол чи заавал эмчтэр очих хэрэгтэй мэрэгтэй. Тэгэл баах юм яаж байгаа бол баахан дүрхтэн юм гаргаж ирч мэрэлдэглээ. Тэгээд тэгсэн чинь явж нөгөөдөг чинь миний хийлгэж байгаа энэ нөгөө нэг акрилын будаг модгаар бодож модлаадсан. Гэлэн будаг модгаар бодож модлаадсан. Тэрнээс болсон юм шиг болж таараад заяа. Ямар юм. Тэр одоо юу чинь бас юу нөлөөлдөг гинэ одоо хомсоор дамжаад дархлааны систем нөлөөлөд тэгээ ингээд дарагдсан байсан тийм нэг асуудлуудыг ингэж эргүүлж гаргаж ирж мэрдэг гинэ. Тэгээд би хүн ямар сони би ерөөсөө юм хумс илгэсэн гэж чадад хэлэг баа шүү дээ. Тэнгүүтээ би ч ингээд хумс руугаа хараад заяа. Би ч одоо Монгол яваад ирснээс хойш сүүлийн хагас жил орчим ингээд ерөөсөө байнга хумсны маникюрын газар бодуулаастай. Тэгээ тэгж мэхтэй ингээд нэг юм гоё мэдрэмж аваад байгаа шүү дээ тий. Тэгэхдээ тэрхийнхээ хажуугаар би ингээд яагаадсан юм гэдгийг ойлгоо заяа. Тэрэндээ амар юм
түүртэй дэсэн юм байна гэдгийг ойлгоод гоё мөртлөө амар тийм түүртэй. Тэгээ сар алга амар хүмүүддэг ч гэсэн. Тэгээд тэнгуүтэ би гин шууд шийдээ. Доо за энэ хумсал яагаад байгаа юм бэлхүү гэд. Тэгсэн чи зүгээр алдсан заяа. Тийм үү ямар. Бүүмэд одоо тэр акрилик надаа ингээд нөлөөлөд нөгөө нэг яагаадсэн юм уу? Аллерги үүсгэдэг тийм дотор модор байгаад тэрийг би мэдэхгүй яваадсэн юм уу? Бүүмэд. Тэг би итгэхгүй байсан мөртлөө за энэ хумснаас болоод иж магадгүй гэд тэрнтэй холбоотой бүх юма болчихж байгаа шүү дээ тэр нэг чатад гарч ирсэн юм аа. Тэгсэн чи тэр гайг болцсон. Тэг би их ямар сони юм бэ нэрэ хүний амьдрал гэж ийм жоохоноос хүртэл нөлөөлдөг. Эсвэл тэгээ санаад байгаа ш тэр юм уу? Миний үс мөс халдраад байна. Дарга минь би чинь 7 хоног амрахгүй болохгүй гэж хэлээ. Амралт аваад. Тэгээ амарч байна уу? Битмээ дутагдал бас байж магадгүй байх уу найзаа. Одоо бомд их л юм ууж штэ одоо тэгээд уугаал юм. Тийм би. Нэг л юм л уудаг, цай уудаг болчлоо. Тэгээд нэг юм олон юм ярьдаг гэж. Тийм нэг олон юм ярьдаг. Тэгээд тэгснэ өсний бүтээгдэхүүн одоо манай гэрээр дүүрмээ. Би одоо тэгээ янз бүрийн юм үзэж байгаад одоо ингээл сайн мэн гэсэн бүх юмнуудыг ингээд авч хэрглэж үзэж байгаа байхгүй. Тэг яг аль нь нөлөөлөд байгааг мэдгүй. Ямар ч гэсэн надад сайн байж магадгүй гэсэн юм одоо дотроосоо жуугаал гаднаасаа чиглэлээ хомсаач хүртэл авчихъя. Тэгсэн. Тэрэн дээр ах уу. Үстэйгээ үлдээ да гэж бодлоо. Нөгөө нэг өчигдөр би юу ялаа? Stand up comedy үзэхгүй юу? Манай нэг ажлын охины турс өдөр болоо. Тэг бит хоёргийн санамсаргүй явж байгаад нэг юм үнгүй юм юу болох гэж юм stand up comedy болох чинь гэдэг битсэн байдаг байхгүй. Тэгэхээр за хоёлаа ийшээ ороод үзчихгүй. Тэгээ ороод үзсэн чинь айгүй хөөрхөн юм болж байна. Тэгээ яасан бэ гэсэн чинь надад нэг юм хоёр юу айгүй таалагдсан заяа. Хоёр юм яриа. Гурав ч нэлээд ер нь таалагдсан. Гэхдээ хоёр нь яг нэг юм сэтгэлд үлдсэн юу гэсэн чинь нэг 9 жил үргэж байгаа найз хүүхэндээ үргэж байгаа нэг залуу байгаа гинэ. Тэгэнгүүт ингээд 9 жил үргэж байгаа хүмүүс ч ер нь их хэрэлдэж мэрэлдээд янз бүрийн бас ингээд болдог гэж хөөх амьдралаа ярьж байгаа хгүй. Тэгжээс на тэр хоёр юу олж авсан бэ гэсэн чинь хэрэлдэг болохоор ингээд шав шалтан зогсоод хэрэлдээд үзгнэ. Ээжээ за. Ховцаа тайлаад ингээд шав шалтан зогсчоод тэгээд ингээд би лүгээ хуц нохоо мэн гэдэг юу ч үдэ тэгээ хамаг хилдэг өгмөгээ ингээд хилээд үзээ. Тэгэх юм бол ингээд ерөөсөө юм юу шиг санагдах болчихноо. Хэрүү шиг санагдах болчихноо. Тэг ингээд хоёр би нэгэ хараад ингээд залуу нь ингээд юм 40 мөчтэй залуу байсан хаа. Тэгээд ингээд жоох юм махлагд болохоор миний ингээ мөөм зам уншаа тэгээд унжаад ингээд юу н тэр юу яах хэрэлдэх манай найз хүн барыг тэрийг хараад нөгөө ингээд хүн чинь юм чанга мангаарахаар ингээ хамаг биемээ хөдөлдөө штэ тэгээд тэгэж мэгээд ингээд айгүй инээдтэй болоо бит хоёрын хэрүүл ингээ ер нь дуусчдаг агээ тэгсэн тэгээ би нэр дараа нь хүн амьд хэрэлдэхэр болол шав шалтан зогсчоод нэг хэрэлдэж үздэм билүү гэж нэг тэгэж бодсон заяа за найз минь хинтээ хэрэлдэх үү хоёулаа нэг хэрэлдэж үзгөө шалтан байж байгаа. Уусаараа таарах багтаа чи хоёр ч хэрэлдэн гэдэг. Яа, харин тэгсэн чинь хоёр дахь яриа нь юу байсан бэ гэсэн чинь нэг юм Gen-Z-ийн залуу гарч ирдэг байхгүй юу? Тэр амар гоё яриатай залууч гэж банд гэдэг юм уу? Банд гэхээр ч одоо залуухан залуу. Тэгээд тэр юу ярьсан бэ гэсэн чинь одоо нөгөө нэг энд аягүй их юу яагаад байгаа штэ маргалдаад байгаа сошиал медиаг ингээд 14 наснаас хойш ингээд доошоогоо болох уу одоо 20-20 болох уу эргэлдэггүй болох уу ингээд тийм 20 морой ярьж байгаа хгүй гэсэн чинь ингээд тэр залуу ингээд хин одоо тэрний төлөө байна хин тэрний ингээд юу эсрэг баймаа гэж ярьдаг хгүй тэгсэн чинь хүн болго ингээд ер нь барыг тэндээс 90% заяо тийм 14-өөс доош насныхан ер нь бол интернет хэрэглээд хэрэггүй гэсэн нэг тиймэрхүү сошиал медиа хэрэглээд хэрэггүй гэсэн тийм санал байгаа хгүй тэгсэн чинь нэг залуу бит хоёр тимээгээ гараа өргөдөг байхгүй юу үгүй одоо нөгөө тэрний эсрэг биш вэ одоо хэрглэж болно гэсэн дээр тэгээдсэн чинь тэр залуу дүүгийнхаа түүх мөх яриад юм ямарсан нэг юм минут юм ярьсан ба тэгжсэн ямар хүмүүсийг хоригдмаар байгаа вэ гэсэн чинь нэг юм 50 мафтай ингээд юм ах ихч нар байдаг гинэ яадаг гэсэн чи тэд нар ингээд ChatGPT бичгтээ таамаа гэж ичдэг гинэ. За. ChatGPT таамаа гэж ичдэг хүмүүсийг интернетээс хасмаар байна. Сошиал медиагаас эсвэл нэг юм нөгөө нэг юм одоо нэг юм Instagram-ээс Facebook нэхэр ингээд та одоо зураг дарна уу эсвэл ингээд зургийг сонголт хийнү мэнүү гэсэн нэг тийм сонголтууд гарч ирдэ штэ. Тэнгүүд тийм одоо шууд зураг дараад юм танк топ энтертэй тиймэрхүү юм ахнар диван дээр суусан ахнар нарыг сошиал медиагаас хасмаар байна гэхэд тэгэж яриа тэр залуу миний бүр инээ түрээ яа би бүр татаж унтлаа гэсэн. Тэгээ нэрээ бодсон чинь нэрнгээс яг нэг Facebook дээр нэг тиймэрхүү ахнар махнар байдаг шүү дээ. Байдгаа. Ингээд яг юм диван дээр сууж муудсан ч юм уу тэгээд уржигдэрхэн би жишээлбэл нэг юм сонин залуугаас эрэгтнийхэн зураг мөргийг авсан заяа. Тиймэрхүү юм явуулж маалцсан. Тэгээд нэг тиймэрхүү гаруудыг ер нь хасмаар байгаа хгүй 14-өөс насны хүмүүсийг одоо хориглох биш. Тийм нэг юм ашиглаж чаддгүй юм сонин гарууд гэсэн чинь ингэж аахгүй.
одоо хэрвээ жишээлбэл бидний үеийн хүмүүс ингээ одоо тий 13 мөрөвтэй хүн рүү ингээ PayPal-аас ингээ тань руу залгаж яана гэх юм бол бид нар ингээ интернет хэрэглээд үзсэн ингээ сошиал медиа хүрэгдсэн хүмүүс ямар хүн ингээ одоо худлагаасаа автомат хүн ярьж гинүү жинхэнэ хүн ярьж гинүү гэдгийг ингээ бидний үеийнхэн бол ялгадаг болцсон гэж байгаа байхгүй жинзэгийнхэн тэгэнгүүт ингээ таймаа гарцсан ч юм уу төвч мөч гарцсан ингээд одоо та нарын үеийнхэн ингээд биднийг ярьж байгаа хгүй хөөрхөнд бид нар ингээд сууж байгаа юм чи та нар үеийнхэн бол ялахгүй тэгээд та нар ингээд судалгаагаар харсан ч гэсэн хамгийн их одоо интернетээр болгодуулаад байгаа хүмүүс нь та нар байсан гэж насан. Тэгээд та нар жишээлбэл PayPal-аас залгах юм бол та нар яана тийм үү гэж сандраад PayPal-аас залгаж ийн юм бол сандраал хамаг юм аваачаад өгчнөө. Хамаг банкныхаа дугаар мөр бид нар бол ингээд одоо орчин үеийн хүүхдүүд ингээд бүгдийг ингээд жоохон мэддэг болсон. Ингээд тэгсэн чинь эм наана амир инээдтэй ам мөртлөө цаана ингээд айгүй хөөрхөн мессеж өгсөн бэ. Тэгээд нэрээ бас тийм юм биш үү те гэж бодсон. Тийм шүү дээ. Тэр үеийнхний чинь Тэбо гэдэг байгаа шүү дээ. Даач. Тэрнээс өмнөхөн үеийн Тэбо юм шүү. Тэг нэг юм болоод те. Тэрнээс дараагийн үеийн болохоор зэрэг ингээд нөгөө нэг мэдээлэл их сурвалж байгаас шалгадгүй хүмүүс ингээд гараад ирсэн Facebook дээр явж байгаа бүх мэдээлэл итгэдэг гараад гэдэг байгаа шүү те. Харин тийм. Чи ихтгэр аль үед нь орж ингэнэ. Бид нар бас нэг арай гайгүй юм шиг байна заяа. Арай гайгүй. Нэг яг 90 оны модын нэг юм тий интернет нэг удаачгүй байхад нэг интернет гарч мараад утас муцтай байж байсан болохоор нэг юм арай нэг учраа олцсон. 50-аад насныхныг бодвол гэж бодсон. 50-60-аад насныхан бодвол ер нь бол гайгүй болцсон юм шиг байгаа. Тэднэрийн үед бол бид нэрээ тэр залуугийн нүдээр бол бид нар бол бүр ингээд үнэхээр амар юу санагдаж байгаа гэж байгаа байхгүй юу? Бүр амар инээдтэй ингээд бүр энийгээ яриад байгаа байхгүй тэр залуу. Тэгээ би бодсон чинь нэрээ бид нар ингээд одоо нэг 60 мар 70 мал гарсан имэмэгээ заримдаа ингээд инээдэн штэ хөөх амьд утсан уцаарч мэдгүй ухаалаг утсаж яаж агшаалхээ мэдгүй нөгөө дугаараа ингээд залгаж малах нөгөө тоож мож нь учир нь болохгүй. Тэгээ бид нар ч гэсэн тэдний нүдээр тгийж харагддаг ах та гэж бодсон би тэгээ яана номинго бид нарыг харахтаа яана юу гэж боддог боллоо. Утас моцны шиг болохгүй. Яа манай их тэрнэр амар болгоомжтой ханддаг болсон илээ. Нөгөө нэг юм та ийм юм мэдгүй ээжээ гэж асуудаг заяа. Ингээд өмнө нь заавал одоо нэг нь одоо ингэж ярих та. Бодвол одоо намайг яг энэ ээж мэдгүй магадгүй гэж бодож сууд юм шиг ба заяа. Асуудаг гэж одоо ханддаг юм шиг. Тэгээд тэгснэ эхлээд юу ч гэсэн тэ тэрийг тодруулчих. Та ээжээ мэдгүй гэж асуудаг заяа. Тэгээд явчихсан нэг өдөр тэгдэг байхгүй ээжээ. TikTok дээр нэг ийм бичлэг модлаад байгаа. Ийм ая модлаад та хоёрыг сонссон уу гэдэгсэн аахгүй. Тэгэхээр зөв ямар дуу гэнэ эдэртэ харин маар эдгэл тэгсэн нөө чин Instagram дээр ч бас явж идэг заяа. Тэр дуу байна. За. TikTok дээр шиг. Манай тато TikTok Instagram дээр ялгагдчихад байгаа гэдэг байгаа шүү дээ. Манай үеийнхээ Instagram үлдсэн TikTok руу орчод байгаа шүү дээ. Бас Insta-та үлдсэн болж шүү. Зарим нь Facebook ганцхан Facebook-тэй өмч бас байгаа шүү гэж. Үнэн. Тэгээд наач Instagram дээр ч гэсэн явж идэг гэл тэгсэн байхгүй тэгсэн чинь харин энэ ингээд ингэсэн чинь энэ creator ингэж хичээ тэгээ энэ ингээ буу юм болоод ягаад энэ viral-аас шалтгаан малтгаан гэдэг зааш нөршлөө явж байгаа байхгүй. Дараа нь тэгснэ бас нэг хамтлагийн тухай нэг K-pop хамтлаг байсан юм аа. Тэгээд тэгснэ ээж та энэ хамтлагийг мэдхүү гэл хэлдэг байхгүй тий би. Ямар дуу дуулсан яа? Бас мөчөг өгөхгүй ааш нөө мэдхүү гэж хэлэхгүй заа нөөд чи ямар юу дуулсан надад ч. Тэгээд тэгсэн чинь нэг юм хөрх их амар хөрх уцаа ингээл тавьснаа өмнө ингээд бүжиг зүзэлж байгаа заяа. Нэг ингэж дуулаад ингэж бүжиглээд байдаг гэсэн нөгөө бүжгийг харснаа мэдэн амар зурлалтаас нөгөөдөгтэйгээ би чиний үеийнхнийг бас мэдэн шүү. Одоохондоо л яг нэг зурч мураад болоод байгаа. Тэгээ цаашдаа яг юу болохыг мэдэхгүй байна. Сайн манай хүүхэд ингэдэг байхгүй юу? 2 сарын 27-нд Blackpink-ийн шинэ цомог яаж байгаа хотлолонд гарч байгаа. Тийм тэрийг гоё юм аа ээжээ гэлтэхгүй. Манай хүүхдээ миний учрыг яг болоо сурчлаа. Гоё юм аа ээжээ тийм ээ гэж зүгээр хэлээ. Нөгөө тийм ингээд юм. Ээж наваад гिचнаа чи хит юм мэдээ тэгээд нүгээ тэгээд за төрсөд чи биелэх шүү заяа. Хөргөчдөг заяа. Тэгээд тэгснээр би гол нь тэр ингэж харахтаа ингэж үгж болгосон мэхээр зэрэг би ингэж хүүхдтэй авч өгöd байгаа юм шиг мөртлөө өөртөө аваад байгаа юм бэлээ заяа. Blackpink ингэж хамаг момог ирд мэрсэн чи ингэж манай хүүхдээ ингэж задчихжсэн чи би хажууд нь харсан нэрнгээс би баярлаадсэн за ингэж ямар гоё би гэж. Тэгэхээр зурлаад л байгаа да энэ үетэйгээ. Үгүй гэхдээ тэр чинь айгу зөв гэж лээ. Яагаад зөв бэ гэсэн чинь хүүхдтэй хүүхдгүй хүмүүс ингээд суугаад ярьдаг хгүй манай ажил дээр. Манай ажил дээр нэг хоёрхан л хүүхдтэй заяа. Тэгээ бус нь ингээд хүүхдгүй ингээд тэнгууд нэг бид нар ингээд 3 4-өөр олж байгаа ярьдаг хгүй. Чи яасан бэ гэсэн чинь хүүхдтэй хүмүүс айгу тийм хүүхдтэйгээ ингээд хамт хөгждөг гинэ. Одоо ингээд хүүхэд нь одоо жишээл танаа хүүхд ингээл өсвөр насныхаагаа штэ 13 14 тагингүүд тэгэл тэр манай ажлын өхний охин 17 тагингүүд ингээд яг тэдний үе одоо бид нар чинь ингээд модонд орж юу болгоныг ер нь хийх мэдчихэж штэ.
сошиал медиагаар ч юм уу ингээд бид нар бол тэрийг ингээ мэдгүй оцорч байгаа хгүй ингээд би одоо жишээлбэл хүүхдгүй болох юм бол чи ингээ охинтойгоо дуулдаг муулдаг тий одоо ямар ч хамтлагч байдгийг нөгөө нэг ямар дуу модонд ороод байлаа нэг Солонгос Golden юу ч лээ тойны дуулаад байсан да. Тэр мэрэж ингээ хүүхдтэй хүмүүс л амар сайн мэдчих байгаа хгүй тэр дуу мөг ягаад гэхээр ингээд охтууд нь өсвөр насны охтуудтай хүмүүс ингээд тэрийг ингээд сонссоор хагаад хамт ингээд дуулдаг заяа. Манай хамгаалагч залуу малуу ингээд бүр тэр мэр дуу мөг дуулж болд заяа. Би тэрийг бүр ингээд барыг 7 хоногийн дараа мэдчихэж байгаа ч юм уу тэгээд ингээд ярьсан чинь хүүхдтэй хүмүүс хүүхдэд дагаад ингээд аягүй их ингээд хамт хөгждгөө. Хүүхдгөө ингээд хүмүүс болохоор нэг юм өөрсдийнхөө бабл дотор ингээд байсаар хагаад өсвөр насны хүүхдүүд дотор юу болж байгааг ингээд мэдэх үгээс боломжгүй шүү дээ. Би одоо хаанаас ч 15 настай хүүхдүүд олж тэдний дотор юу болж байгааг олж мэдхий. Тэгээд тэрүүгээр айгуу даваа талтай залуу байх одоо тийм сэтгэлгээний залуу байх нь илүү тийм юу байдаг гэсэн. Илүү даваа талтай байдаг гэдгийг тэгэж бид нар дүгнэлтэнд хөрсөн. Тэгээ би нэрээ бас тийм байж магадгүй мэн тэгээ тэгээд хоёрыг ингээ хараад хахаар хоёр ч ингээл бараг цугтаал нэг хоёр найз явж байгаа юм шиг нэгт тэгж хоёр найз явж байгаа юм шиг харагддаг. Тэгээд хийж байгаа үйлдэлч ч гэсэн ингээд дуу муу ингээл хамт мам дуулдаг мулдаг ч юм уу чи ингээл тэр одоо өсвөр насны хүүхдүүдийн дотор ямар тоглоом ямар юу модонд орж амарч бүгдийг мэддэг ч юм уу би бол мэдэхгүй шүү дээ. Тэгээ тиймэрхүүнээс эхлүүлээд нэрээ бараг л шинэ үетэйгээ хүлний илүүлж амьдрах юм байна да гэж бас бодсон. Тэр тал нь гоё заяа. Тэр талууд амар гоё санагддаг. Нөгөө талаас би ингээд ачлуулад байгаа шиг өдөр төрөддөг болсон. Сүүлд ингээд зүгээр нэг юм манад нэг юм хамт амьдэрдэг нэг хүүхэн шиг болсон заяа. Хүүхэн жоох. Өрөөний хамтрагсан шиг болсон заяа. Тэгэл би ингээд бүх төлбөрөө байр нахын мөнгө зөнгийг төлж мөлөөл бүх ингээд хэрэглээнийхэн мөнгө зөнгийг өгч мөгөөл те. Би одоо ингээд хүүхдээ гэж харахгүй амаа хайшин заяа. Чи миний өөрөг шнэ те. Ер нь бол тэгсэн чи ингээд биеийн том болцсон, ярьж байгаа юм том болцсон ингээд өдөөс харж байгаа нэг юм том хүн шиг юм байгаад байгаа шүү дээ. Намаа ингээд зүгээр нэг юм ашиглаад байна. Тийм sugar mommy шиг за тэгэж хэлэх гэж яасан. Нэг юм хэсэг хамт амьдрий тэгээд ингээд юм төлөөлж байгаад нэг сайхан амьдарч байгаад ингээд ер нь тусдаа гарч юм марч идэг гэдэг сэтгүүг надад хандаад байгаа юм санагдаад тэгээ би ингээд тэр сэтгүүдтэй нэг юм хаяал орж ирнэ л дээ тийм ихэнхдээ л ингээд би яг ингээд хүүхдийн дуртай юм аваад өчим хүч идэж бодно. Гэхдээ заримдаа ингээд юм ачлаад байгаа юм шиг өдөр төрдөг заяа. Тэгээ өдөр ээж аваад төрдөг та нараас бичээрэй би ганцхан ингээд хэлдэг байна уу. Тэгээ ингэсэн заяа манай хүүхд ээжээ та юм shocks гэдэг юм юу мэдхүү л тэгсэн аахгүй юу? Пүүз мэдхүү гэл тэр чин барин жилийн өмнө надад ярьсан юм аа. Shocks гэдэг пүүз мэдхүү гэхээр би ээж мэдэн штэ гэлсэн аахгүй тэгсэн чинь надад ингээл зураг мөрийг харуулснаа ингээл энэ дэм гоё яваад ийжээ. Энэ ингээд жоохон шинжлэгдсэн ингээд өмнөөс нь загвармаагаар шинжлэгдсэн ингээд зүгээр намаа ингээд мажаад байгаа байхгүй ингээд за ээж наваад өгчийг жилийг хүлээгээд байгаа юм шиг. Энэ амар гоё юм оо энэ гэл. Эсвэл хөрхөн байгаа тэгж нөлөөлцөө. Тэгээ тэр юм би авчихсан аахгүй юу? Тэр ч одоо тэгээд одоо сүүлийн хагас жил өмсөж байгаа гэсэн тэр пүүзээ. Тэгсэн чинь өчтөр нэг өөр юм барьц ирж байна. Ээжээ та энэ campus гэдэг нэг юм sneaker мэдхүү гэл тэгж байна. Тэгхийн зүг би campus гэж би нэр мэдгүй айлаа зургийг гаргаад ирдэг гэлсэн аахгүй тэгсэн чинь. Яг бидраас нэг шоксын дараа 10 жилдээ нэг өмсөжсэн нэг тийм бандгар пүүз заяа. Тэгээд би. Тэгээд тэгсэн чинь энэ хүүхдүүд өмсөөл хэл энэ гоё юм шиг байна да. Тэгж мэгэл би. Очиж заяа. Намаа одоо аргалаас орсон маань хүүхд ёо. Тэгтээ нэр бас одоо ингэ бодохоор хэцүү байдаг хаад ингээл одоо бид нар ингээд том болцсон насан турсан болохоор ингээд хүссэн юм авч байгаа шүү дээ. Хүссэн юм ингээ авъя гэж бодвол ер нь бол өөрөө ингээд яаж ч жаал авчин. Тэнгүүд ингээд яг нэг юм өсвөр насны ингээд эцэг ихээсээ хүүхэд ч бол бүр мэдгүй байх юм 7 8 та юм чинь нэг юм юу байхгүй байх. 4 5 та хүмүүс чинь нэг юм яг 13 бас хойш нэг юм 18 хүртэл өөрийн гэсэн мөнгө олоогүй үедээ мөнгө олж эхлэхгүй байгаа үед ингээд амар хэцүү байхад ингээд юм гоё юм авч өмсмөр байдаг. Тэнгүүд ингээд ээжээс юм аваасаа гуйх хэрэгтэй. Тэгээ тийхгүй бол юм өөрийн мөнгөөр авъя гэсэн бол хөрхийн нүдэд байхгүй шүү дээ. Тэгэхээр ингэж та нэрээ уран санаа гаргадаг байхаа мэдсэн чинь бодсон ч айгүй өрөвдчихлөө гэж. Би яг тэгж боддог байхгүй. Тэгээ ингээд би ингээд хүүхдээ амар хамгаалan заяа би одоо ингээд угаасаа ээж нь өгч чадж байгаа үед бол би ингээд юм өгнө гэдэг ч юм уу. Тэнгүүд ингээд хажуу талаас бас ингээд хүмүүс айгүй юм олон юм ярьж орж ирж штэ тий. Хүүхдээ яасан хүүхдээ гэдэг ч юм уу. Эсвэл ягаад төсөн болно авч үгдэм гэдэг ч юм уу. Тэнгүүд би ингээд нэг юм эхлээд надад ингээд амар нөлөөлөх гэдэг байсан тэр өгнүүд нь. Тэгээ сүүлдээ би яад би хүүхдээ өөрөөр өсгөх чинь би авч өгч чадж байгаа юм би авч өгнө яад ямар мат юм чинь ээж дээрээ байхдаа угаасаа хэрэглэг мэргэлээ гэдэг. Одоо зарим нэг хүмүүст ам өрөлдсөн тохиолдол байна. Тийм үү? Надтай биш үү заа. Биш. Өөр бас ойр дотны хэсэг бүлэг хүмүүс дотор бас тийм хүмүүс байна. Энэ подкаст сонсч л байгаа ах чиг шиг.
Тэгэж мэгээд би амар их ингээд өөрөөгөө хамгаалаад ингээд яаж байгаа. Тэгээд чи бас надад хэлсэн чинь хүүхдээ тэр талаар ярилцаад үзэж мүзэж энэ гэл. Тэгээд тэр чинь бол би ингээд ерөөсөө ярьж үзээгүй юм бол биш байгаа байхгүй. Тэг ингээд 1000 ярьсан ч юм уу те ингээд 1000 ярьсны дараа ингээд дахиад юм бол гарангууд ингээд би ингээд тэр point дээр гарчиж миний уур мөрдөг ч юм уу. Тэгээд дараа нь битгаар ярилцаад ойлголцсон л та зүгээр яг. Хүүхэд ер нь өсгөх амар хэцүү юм байна. Тэгээд ялангуяа тинейж минэжтэй байгаа үед би ингээд ёо одоо яана би яах юм болоо гэх ингээд тэгмээр үе амар их гарч ирж байгаа. Гэтэ тэгээд одоо өөр сонголттой байхгүй юм ч надаа. Яг зуурлаа. Тэгэл байхгүй. Тийш тэгэл 18 хүргээл ээж. Тэгэл за баяртай гэж. Манай ажлын хүүхэ 18 одоо охин 18 хүргээл маш их хүсэж байгаа. Яасан бэ гэж охин 17 та ингэнэ одоо хэдэн сарын дараа 18 хүрэх гэж байна чинь. Анх удаа эрэгтэй хүүхдэд танилцаад ерөөсөө ингээд хүүхэд авчирч байгаагүй гинэ. Эрэгтэй хүүхдийн ч ерөөсөө чимээ ингээ гарч байгаагүй 17 хүртэл ерөөсөө тэгж жагаад саяхан нэг залуутай танилцсан ээж мэж гэдгсэн гинэ. Тэгээд ээж нь за яасан хийлмэл гэдгсэн чинь битгаар ингээд одоо очиж уулзсан. Би одоо ингээ очиж уулзмаар байна. Тэр залуу ингээд Австрид байдаг залуу. Австрид байдаг 17 та байна гэсэн гинэ. Тэгсэн чинь өөдөг чинь би тэрнтэй ингээд одоо энэ амралтын өдөр очиж уулзсан чи ээж нь давуулаа явсан гинэ. Машинаа суулгаад за хойлоо тэгвэл явъя гэд. Хамт явъя гэдэг. Тэгээд хамт явъя гэж заяа би чамаа ганцаар ингэж явуулахгүй гэж заяа. Тэгээд эхнийх нь тэр охиных нь анхны болцоон дээр ээж нүцсэн гэсэн заяа. Тэгээ өөрийгөө шоолоо инегээ заяа. Тэгээд нөгөө хол болохоор ядаж ойрхон байсан бол яа гэсэн гэж аахгүй юу нөгөө бүр ингээ Австрал руу яваад. Тэгтээ ер нь бол манай дээр ажлын хүн жоохон нөгөө юм жоохон юм хатуу гэдэг юм уу? Жоохон барьдын шиг онцоо охиноо тэгээдсэн. Тэгээд нөгөө нэг залуутайгаа уулзсан чинь мань хүн өөрийгөө очиж танилцуулах пэйж нэ. Би бүр татаа онц чи одоо арай дөнгөж охин чи хүнтэй танилцчих чи ингээ очиод явахтай байдаг гэж. Үгүй наа чи хараа ийм ээж байдаг ха одоо өнгөрсөн би тэгээд цаг өгсөн гэсэн 3 цаг ч илүү 4 цагийн дараа буцаа яваа шүү гэж. Тэгээ охин хөөрхөн амт би ээж одоо ингээ 30 минут жоохон байж байгаа явъя гэсэн чи үгүй 6 цаг бол 6 цаг явъя гэдэг дагуул явсан гэсэн. Яа би тэгээд хөөрхөдөөс нэр хэцүү байсан бах та гэдгсэн чинь за яах вэ гэж бас би тэгээд тэр үед би бацсан нэрээ насан туршаагүй яг нэг юм дураараа баймаар байгаа үед одоо нэг мөсөр насны хүмүүс жоохон хэцүү байт юм байна та гэж бодсон. Хүснээрээ бас байж болохгүй шүү дээ нэг юм эцэг их хараан доор байна. Тэгээ яг нэг юм ихтэй хүснээрээ байх гэхээр бас байж болохгүй. Хүснээрээ байхгүй гэхээр ингээд мэдгүй би тэгээд өө яаж хазуулж хурдан том хүн болсон юм бэ гэж бодсон тэрийг сонсоод би бас 18 насыг хүлээж байгаа. Би бүр хоног тоолон хүлээж байгаа. Одоо тэр хүүхний үед бол ойрхон байна хүүхд нагнаа гэхэд миний хот бас дахиад нэг хэдэн жил дутаа байна. Тэгээд ёо за ээж нь чамаа гэстэ нэг хөлийчин хөлн нийлээ гарын чин ганц хөлийчин дөрөнд хүргээл явах юм шүү л гээд тэр мөгний утгыг амар ойлгоод байгаа юм шүү ёо. Тэгээ би асуусан чи яг чадах уу гэсэн чи чаднаа би чадна гэдгснэ. За одоо манай охин найз залуутай юм чи болцсон чи хүүхдтэй болох юм бол би бол хүүхдийг харж өгнө ч гэх шиг би бүр тэр болж чадахгүй. Чи дөнгөж сайхан 18 хүрээд ингээд өстө нэрээ сайхан амар гэсэн чинь яасан гэсэн чинь үгүй тэгтэл ингээд бас тэгтэл ингээд чадахгүй л байгаа байхгүй худлаагаасаа л хүрхий 18 хүрэхээр нэгтэй яг өөр газар руу нүүх юм гэсэн. Ямар ч гэсэн явна одоо хэрвээ тэр нөгөө нэг юунаас өөр Европын өөр улсаас ирсэн. Тэгээ тэнцэнэ байшаа худалдаа татсан байжгаад 7 хоног яваал 7 хоног яг тэгж амьдардаг. Тэгээ охиноо 18 хүрэхээр бүр тэнцэнэ амьдрах юм гэсэн. Тэгээ чамшиг бас юм ярьж лээ. Чи нэг 18 хүрэхээр би нэг гадагшаа явна мамна өөр тийш явна мамна гэд нэг юм яриад байгаа сте. Өөр тийш чаддаг. Тийм бодолтой байд юм бэлээ хүмүүс. Өстө нэр харсан зүгтээ гүй жимдэрнэ өстө. Яа тийм сонтой. Надаа нэг санамсаргүй байдлаар 2 плед ирдэг байхгүй юу? 2 тикет. Яасан бэ гэсэн чинь манай эрэгтэй найз ирж үзчихсэн аа ингээд үзэж чадхааргүй болчлоо 2 плед өгч яхаар чи аваа гэдэхгүй юм. Танаа хотод юм чинь ингээд. Тэгээ би нөгөө дуучин ингээд мэдтгүй. За. Джейсон дэрүүлаа гэснүү. Тийм дуучин гэдэг байхгүй юу? Би тэгээд би юусоо тэр мэдгүй байхгүй юу. Тэгээ би мэдгүй шүү дээ гэсэн чи за явъя гэ. Тэгээ утсан чи амар их дууг нь мэддэм бэ. Амар сонио. Гай алдаад дууж штий. Харин тийм бэ. Би юусоо алдаргүй дууч гэж асуухгүй гэж. Юу ч мэдгүй за яах вэ 2 плет байгаа юм чинь өстө нэр очиод үзчих зүгээр яж хар гэсэн чинь 2 цаг гарын тоглолт носон заяа. Тэр 2 цагт бүр амар лаг хийдэм байлээ шүү дээ хүмүүс чинь тийм тоглолт моголтоо. Би нөгөө юм тоглолт үзэхдээ нэг юм суугаад нэг юм ихтэй суугаад хайдал нэг босдсон шүү дээ. Тэгээ тэрний тоглолтын дээр бүтэн 2 цаг гарын бүжгэлж зогссон байт юм бэ. Тэгээд за нэрээ бас ийм тоглолт үзэж болох юм байна шүү дээ. Тэгээд нэг юм дээр үеийн дуунууд дуулсан.
Тэр чинь ер нь жоохон дээр үед бас од болж исэн юм байна гэж би дараа нь бодсон. Намайг нэг жоохон залуухан байх. Одоо TikTok юу одоо? Тийм үү. Тэгээ ямар ч од болж исэн хэдэн дуунуудын сонсоод би намайг нэг 20 дахад л од болж исэн дуучин байна да гэв. Тэгээд ямар ч гэсэн 2 цаг гараа тэрний тоглолтыг үзэн алаг болт юм бэлээ бүр. Йоо, тай засалт, масалт, тоглолт, моголт зүгээр. Би ойр тийм тоглолт зүгөөстэй гоё. Сэтгэл зэрэг ирдэг штеп тоглолт моголт үзээ. Харин тийм бэл. Одоо тий хоёлаа нөө тоглолтыг ярих юм уу? Очих жоо хэлэх юм уу? Ярина штэ. За. Бид хоёр дараа 7 хоногт явах гэж байгаа. Нөгөө нэг парагаас дуудаад байна гэдэг нэг дуудлага зүүдэнд орж ирсэн. Тэр дуудлага руугаа нэг очие гэж бодсон. Параг руу. Дуудлага аваад дуудлагч авсан. Өөр газраас ч бас дуудлага ирээд гэж. Тэгээд бид хоёр тоглолт үзэхээр явах гэж байгаа. Дараагийн хагасаа тэгээд праг дуулцгаая манайхаа. Тэндээ хүмүүс ярилж магадгүй тийм монголчууд байх юм чинь. Харин тий. За тэнд уулзъя. Манайхаа тэгээд бид хоёр очоод би одоо тэр хамтлагийн нэлээд хэдэн дууд мэднэ л гэж бодоод байгаа. Тэгээ очоод бас яг мэдэхгүй байх чинь бил бас гахаал юм. Би бол 6 харьцан 6-гаа л дуулна. Тэгэл болоо. За. Тэрнээс өмнөхдөө хэдэн дуу жоохон чэйжилж явбал айгу зүгээр байна. Нилээд сонсд юм уу те явтлаа. Харин тий. Тэгвэл бас ингэж яахан ингэ дуу мэдгүй байхаар сонирн байгаад юм. Яг нь дуунууд нь амар гоё. Гэтэ яг нэг үгийн цай мэдгүй болохоор дараагийн хагасанд бит хоёрыг хүлээж авахта бэллээд байж байгаарай. Праг бус мэд. За ингээд энэ түрээд тэний подкаст маань өндөрлөж байна. Та чинь 7 хоног чин дугаараа олцлаа. Түр баяртай сонсогчдоо. Bye. Mini chess sur ett däng, mini bass sur ett däng.